амралтын буюу хий ухаар зүйлийн талаарч байдаг юм уу тийм тохиолдсон сонирхолтой зүйлийн талаар та ярьж хуучлаач. Ямар ч юм бол одоо Монгол улсынхаа сайхан одоо 21 аймагуудаар явж бөөлж үтсэн. Энэ тэнд одоо бас хатуу ширүүн, тогшин одоо янз бүрийн одоо байдлаар бас очирч эхэндээ ч одоо очир мэдэх хүүхд байхдаа их л айдаг байлаа. За сүүл рүүгээ бас арга ивэн олох гэж үздэг. Үнэхээр одоо хүмүүс ингэж идэг байхгүй сүнс байдгүй байхгүй юу гэдэг маргаад идэг. Магадгүй өнөөдөр хүн өөрөө тэнгэрийн орондоо залрахтаа тэр 49 хоног дотор юу хийж явах вэ? Хаана явж байгаа те? Өнөөдөр тэр их сонирн байдаг. За тэгээд би бол энэ дээрээс бас өвгдээчүүдтэйгээ буулгаад инкээс гадна маш их судалгаа явуулдаг. Судалгаар болохоор яаж нэгэр одоо яг энэ дэлхий дээр ингээд 48 төрлийн муу энерги буюу сүнс байна. Бүгд нэртэй. Өөр ингэсэн нэртэй. Жишээ нь манайхаа ингээд хүүхэд ингээд өмөлзөөд ойлоод идэж штэ. Хэмжиг унтахгүй. Манайхаа одоо ширгэлж ин байж ингээд янз бүр. Тэрэнд бол живтэг гэдэг нэртэй. Юу гинэ? Живтэг гэдэг нэртэй. Тийм одоо нохоогоор болвол одоо дом тэргэм одоо биетэй пүүдэл нохоо идэг штэ зэгсгэр. За тэр шиг юм аалцуулт ийм амт байдаг. Сүнс. Та түрүү харуулад байсан мөн. Айлд ингэж байсан тий. Та тэрийг харуулж болох уу? Болно штэ. Тий, тэрийг яг одоо нэр ийм хэд бол яах вэ? Иймэрхүү одоо ингээд би бол харсан юмудаа ингээд ерөөхдөө бол модон дээр ингээд буулгаад байгаа л та. Тэгэхдээ одоо энэ бол ингээд жишээ хүүхэд ингээд айлгадаг. Ийм одоо живтэг гэдэг нэртэй. Тэгэл ингээд ерөөсөө ороод гараад үнэхээр талж ертөнцийн юм бол үнэхээр хүчтэй. Тэгэхээр энэ 48 төрлийн муу энерги буюу муу сүнснүүд чинь өөрөө яаж нөхөр зөвхөн нэг төрөл нь дэлхийн хүн төрлөختөөс 10 дахин олоолаа олчиход байгаа байхгүй. Масар олоолаа олчиход. Яагаад вэ гэхээр өнөөдөр энэ их газрыг ухаад байна шүү дээ. Оюун толгой, таван толгой бидний зулаагаас ухаад шүү дээ. Үнээр дэлхийн зулаагаас. Тэгээ энэ их сүнснүүд чинь бид нар энэ дэлхийн эзэд биш байхгүй. Бид нар ирээд буцаж байгаа. 13 төрлөө 13 25 37 49 61 73 85 97 8 удаа жил орохыг 8 шарга мороо шүтнэ гэдэг байгаа. Тэгэхээр бид нар энд ирээд буцаж байгаа. Энэ сүнс чөтгөрүүд чинь энэ газрын эзэдүүд байхгүй. Нэгс нөө байгаль ихэ хамгаалаад шүү дээ. Буруу юм хийж чинь лусын хорол болоод энэ те модын хагалаад. Тэгэхэд өнөөдөр яаж ийм бүр хядж шүү дээ те самарч явж байгаа хүмүүс яаж ийм энэ одоо модныхан энэ махныхан гэж одоо яг хөө зүгээр ингээд яриул энэ уул уурхаа гэдэг ингээд маш олон юмнаас энэ их олон юмд хэлгэндэг юм байна. Энэ хүүхд дэвцүү чинь одоо тэр дээд эсүүд дээрээс бууж ирээд эднэстэй уучлаарай алцаад байдаггүй мэн. Нэгээс нь одоо хүчээ үзээд байдаггүй. Аргадаж тийм. Одоо үнэхээр нэг хүн сүнсэнд дайруулсан байлаа гэхэд тэр хүний биеийг угаадаг, цэвэрлдэг. Уучлаарай. Та манай хүний биеинд орчихсон байна. Эхний удаа сануулдаг. Хоёр дахь удаа яах нь вэ? Жохон хүчил шилдэг. Гурав дахь удаа бол хүчээр зайлуулдаг. Онгодууд бол үнэхээр гайхалтай хүчтэй. Дээдсүүд бол дээд эсүүд шүү дээ тий. Тэгэхээр яаж юм би бол тэрийг ойлгосон. Яагаад мэдсэн бэ гэхээр энд ингээд олон жил энэ тэнд бөөлж явхад бөөгийн хит цэнгэр одоо ингээд нэг хүн одоо онгодоо буулгах гад үдж яхад дутуу буухад юм уу эсвэл буруу одоо яхад жишээ нь пяв уугаад юм уу тий. Нэг арих уугаад онгодоо буулгахад хажууд нь хэнгэрэг нүж яхад маш олон хий биетүүд тойрож алдаа гарах нөгөө хараа зогсож идэг. Яг хөө дөнгөж буу очоод ингээд яасан. Иракаас бас нөгөө цэргийн хүн байсан. Цаатаад адилдаг байсан. Тэгээд Иракт үүрэг гүйцэтгэж ирээд тэндээс би одоо нэг юм алтан гинжтэй ирсэн. Тэгэхэд намайг хүмүүс дагахсныг мэдээгүй. Шүн ингээд шүн би зохиулсан байгаа байхгүй. Ухаангүй ингээд байж хаад гялгар уутанд ороод бүр ингээд хог дээр хайцсан байсан үе байсан. Тэгэхээр тэнд намайг нэг хөгшин одоо нэг юу гэдгийг хөгшөө нэг өвгөн хог төвдөг өвгөн олж аваад тэгээд тэр юм жижигхэн юм гэртээ бүр ингэ юм одоо дөрөв антаач нэг орон дээр ингээд хөвтүүлж аваад тэгээд дээрээс ингээд нөгөө хүн ингээд яг хардаг. Би ч одоо бүр амар зодуулж модулж бүр ингээд баг хүүсхүү дээр байж байгаа. Тэгээд тэндээс нь ингээд орноос ингээд төрхөө унгаач юу ч юм бүү мэд. Тэгээд н орноос унаад ингийн гуудыг оронд ороос нь жоохон хөвгд гарч ирээд тэр сүнс байгаа байхгүй. Зүгээр ингээд төрхөөд намайг зүгээр хөөсөн зэрэг ингээд тэгж байгаа ингээд хаадаг. Би бусаал ингээд ухраад ингээд гарах чинь. Яг тэндээс эхлээл ерөөхдөө бол бүр ингээд үнэхээр бүр нэг айц давтаж эхэлж. Тэрнээс хойш ингээд толгоотоо сонсдуу толгоогоо сонсдуу ингээд бүр битүү нүд мүд эднэр хүртэл ингээд явж идэг. Тэгэхээр энэ 48 төрлийн сүнс үнэхээр одоо үнэхээр хүнд гайтай юм уухэр үгүй хатах байхгүй.
яагаад хүнийг дагаад ийн яагаад хүнийг хорлоод байна гэхээр та оролдохгүй бол таныг оролдохгүй юм байна. Тэ. Одоо яг нэг амтны сэтгэлээр унаад байгаль хүм болоод идэг амт болоод дон тусгана шүү дээ. Дон туссан амтанд очиж налчдаг. Яг тэр төрлийнх нь одоо сүнсэн. Тэр төрлийнх нь одоо нэг одоо юу гэдэг донгийн сүнснүүд нь. Нөгөө битүүд нь. Одоо арх ходог нөхрүүдийг бол шүү дээ. Тим одоо гэлжгээ гэдэг нэртэй. За. Одоо тим бас сүнс байна. За. Тэр нь яаж нөхө бас тонтод уугараа нэхэрэ ингээд яг уугараа орой олгоод ингээд гэгээ тасраад иргод ганц фиа уучихсан нэг юм уучихсан. Тэгээ зүгээр ажил нөгөө баах архины хайж гараад ирдэг. Тийм. Яг амьдрал дээр найз байдгүй байгаад идэг. Тэгэхээр энэ бас том байна. Зүдрээгээд одоо сүнс байна. За. Тэгэхээр хүчтэй. Энэ одоо яаж нөхөр зүгээр дээрүүд ярьдаг ус шүү дээ. Энэ дорж нэг зүдрээд байна да ойр хэдэн жилийн нэлээд жоохон яадгүй байгаад энэ зүдрээд байна. Тэр зүдрээ гэдэг чинь яаж нөхөр хүмүүс хүүхдийг авахултнаас болдог. Нөгөө хүүхдээ ингээд одоо юу гэдэг 2 сар 3 сар болоод яа миний хүүхэд мөн биш гэж хэрэлж яадаг авахулч. Тий. Тэнгууд нөгөөх нь өөрөө төр чадаг болохоор буцаагаад нөгөө зурчдаг хөлнөөс нь. Тэгээ хэдэн жил хамаагүй ингээд явах юм. Хүн харахад зүгээр яваад байгаа юм. Ийм том 30 дугаар шиг юм ингээд чирээд ингээд яваад байна гэдэг чинь зүдрээ гэдэг юм толчод байгаа юм. Тэгээ нөгөө зүдрээ яах нь өөрөө төр чадаг болохоор дүүг гарах гэдэг нь шүү дээ. Тийм байна. Дүүг гарахгүй тул аавыг зайлуулах хэрэгтэй болж байна тийм. Тэгээ гэр бүл сант ийм нас эхэлдэг. Тэгэхээр энэ асар аюултай. Бидний өвөг дээчүүд юу гэсэн бэ гэхээр шөнө оройн цагаар тийм ээ. Тийм. Битгий зүгээр амар. Оройн 9 цагаас өглөөний 6 цаг хүртэл амар. Тэгээд яаж гинэ? Үнэхээр одоо хүүхдээ болох одоо энэ хүсэл мөрөөдөлтөд залуучууд энэ хүмүүс маань өглөөний цагаар нар ургахын цагаар одоо яах нь хүүхдээ болдог байсан байна дээр үед. Тэгээд энэ оюундаг хүүхдүүд төрдөг байсан байгаа байхгүй. Одоо яасан бэ гэсэн зүгээр нар буугаад орой болгонгод яах нь орой болгонгод нэг жоох юм уугаал ингэж тэгээд одоо нөгөө бага шоудаар хар нөхөр яваад баар саваар явж байгаа. Тэгээд нэг хэдэн хүмүүс танилцаад буулт орол тэгээд эндээс өөр хүүхдээ болоод шөнөөр орчихсон хүүхдүүд чөтгөрийн хүүхдүүд орчих. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь ингээд яаж нөхөр анх гэлцэнд байгаасаа эхлээд чинийх мөн биш гэж одоо ингэж яриад нөгөө хүүхэд маань гомдож эхэлж байгаа. Нөгөө нэг язгуур маань хүүхдийн сүнс. Тэгээ тэр маань яасан тооностож эхлээд дагт хөрөختөө нөгөө тагнаа цоорхоод гэдэг юм ингэж эхлээд тэгэл яасан байна. Нөгөө цэцэрлэгт орж хүүхэд модоо майчаал. Сургуульд орж хүүхэд одоо том болоо шороо оронж байгаа. Ингээд эн чинь шин орсон сүнсүүд ингээд байгаа байхгүй. Энийг бол зас харгаалга тийм үү? Бүр цаанаас байглаас систем ингэж уг нь хийх хэрэгтэй байдаг. Энийг л бид нэр ингээд нам дараад Монгол өв соёлыг дараад байгаа байхгүй. Энийг заах ёстой газар байхгүй. Тийм. Энийг хилээд өгч. Өнөөдөр тэр 800 гаруй Есүсийн цуглаа ийм хилээд өгдөг болоод юм хэлмээргүй шүү дээ тийм. Хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр 7 хоногт нэг удаа ийм ярьдаг юм Монгол одоо өв соёлын цуглааны хиймээр байгаа байхгүй. 7 хоногийн нэг өдөр ингээд цугладаг тийм. Хүч үзмээр шүү дээ. Монгол хүн Монгол газараа Монгол юм хиймээр шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ сүнсний талаар бол ийм үнэхээр одоо яриул ингээд хязгааргүй урт юм бэ. Үнэхээр онгод тэнгэрүүд бол одоо миний энэ жижигхэн бие юм шээ. Тийм. Ахуу том битэй тэр дээр үч одоо 300-400 жилийн өмнөөс 500 жилийн өмнөөс нэг Монгол айлаас нэг баатар гардаг байсан. За эгэлцэн сэлэн бамбаага айтан дайнд гарахад бэлэн газар нутгаа хамгаалсан. Дахиад тэр нь 200-300 жил өнгөрсөн чинь нэг Монгол айлаас нэг лам гардаг болсон. Бороо юм ярьж болохгүй шүү. Зөөлөн бай, хүн юм бай. Нөгөө мондөг байсан монголчуудыг хэлгүү, чимээгүү, усан доор загас шиг байлгах гэж. Одоо тэгсэн чи яасан гэхээр нэг Монгол айлаас одоо зүгээр хов бодцог одоо хэрүүлээ гэсэн. Тэгээ 90 юм мэддэхгүй ийм бэнтэр гарч ийн гэж. Тий. Жоох юм хэлэн гол уйлчдаг. Дээрээ биднээс жоохон багад гэхдээ орооч игээд орохгүй байсан бол одоо гараач ихээр гарахгүй ерөөсөө ийм хүмүүс ингээд оршиж гисэн. Байранд байж байгаа нэрийдлэр дээрээсээ багаж хийчихсэн. Одоо ч монголчуудыг одоо яг суурин болгох гэж ингээд улам устгаад байна шүү дээ. Тийм. Одоо нэг төрөл бүлд бол одоо за нэг лам бай, нэг бөө бай, нэг Иесус байна одоо төрлийн хүмүүс байдаг болчиход байна тийм. Тий, одоо ингээд юу гэдэг мусульман шинтгууд байна гэхчээнэ тийм ээ. Гэхдээ монголчууд минь яг л нэг үний юм. Та өнөөдөр монгол хүн бол төрсөн хамгийн ата. Би ингэж ярьдаг нь мөнх тэнгэр мэднэ гэдэг байхгүй. Өнөөдөр мөнх тэнгэр биш дээ. Бүх юмыг ерөөхдөө бол бидэнд бэлдэж өгсөн байгаа. Бидний өвөг дээд өнөөдөр таны гიშж буй газар шороо өнөөдөр таны одоо хүнийг хайрлах сэтгэл очиод яваад очихад аав ээжигээ яаж хөндлөдгөө бид нар бие нэгэ өхөн хөлт нь хайрладаг.
Тэ. Тэгтээ сүүлийн үед яасан бэ гэхээр нөгөө тэгэхээсээ илүүтэйгээр нөгөө ээж аав гэдэг нөгөө мундаг сайхан хүмүүсээ өөртөө хүн болт хөрөөж хүүхдүүдэд авиж нөгөө ээж аавгаа нөгөө юу гэдэг вэ? Хордоо хөрөөгөө одоо хүүхдээ авчиж тавиад гэдэг байна шүү дээ. Яг л тэрдээ ээж аав чинь та хэдийг тижих гэж яаж зовсон юм бэ? Тэрийг мэдчихэж байгаа юу? Гэтэ залуучууд минь ээж аавдаа хүүхдээ авчиж аваад байгаа ч гэдэг. Зүгээр ингээд үнэхээр одоо нөгөө инээж байгаад хэлчихээ. Юм бодох хэрэгтэй Монгол хүмүүс. Өнөөдөр айгу одоо тэнэг монголчууд гэдэг байгаа байхгүй юу? Үгүй байхгүй. Оройгүй тэнгэрлэг монголчууд. Оройгүй тэнгэрлэг. Оройгүй тэнгэрлэг. Үн сайхан үг юм аа. Тэ. Тэрийг ойгүй тэнэг монголчууд. Дортхын 7 гэдэг байгаа шүү дээ. Үгүй юм аа. Өнөөдөр 7 гэдэг маань таны гэрлэн бүрхүүд хэд байна? 7. Таны аавроо гэрлэн хурд хэд байна? 7. Өнөөдөр жил минь ам би эргэтэн хямар сүд гэдэг дахиад 7. Тэгээд яс мах цус арьс үсгээ тэрэн дээр сүнс сүлд нэмэгдэхээр дахиад 7. Солонгийн 7 нот. Өнөөдөр та юугаар яриад байгаа 7 нотоор яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ 7 ширхэг нийлсэн юм чинь 49 хоног байхгүй. Хүн бүтэх 49 хоног, хүн буцаад явах 49 хоног. Тэгэхээр энийг л одоо нэг ойлгох. Тэгэхээр энэ ганцхан олд амьдрал дээр нь ээж аваагаа одоо битгий хүүхдэрээ болоорой. Дээрээс манай монголчууд айгүй хурдан өгшрүүлчихсэн шүү дээ. Дигдэг тий. Угаасаа одоо ингээд 40 хөрөө гоёо тэтгэврт гаргаа хийцээ одоо тэгээ өвөө болчихсон. Тэр 50 насныхаа залуугийнхаа даагаар 9 эрэг давлаа гэдэг шиг тийм ээ. Тий, ардаа шүү. Тэгэхэд өнөөдөр манай дад гарцаа бол баг надаас илүүгүйгээр тариагаад яваад шүү дээ. Тэгэхэд яаж ийм нөхөр хүүхдээ авчирч болохгүй байх хэрэгтэй шүү манайхаа. Тэгээ энэ дээр бол яг зүгээр ингээд улаач хүнийхээ зүгээр Монгол хүнийхээ зүгээс энэ юмд хэлж байгаа. Би ч гэсэн бас өнөөдөр сурсаар байгаа. Маргааш нөгөөдөр бас сурсаар байх болно гэж байна тийм ээ. За одоо нөгөө сэдвээсээ хоёлаа хазаагаа сүүл рүүгээ хүүхдүүд болтоод тий нөгөө шууд ингээд бас юмнуудаас ингээд нөгөө дээрээс нь донтолж ороод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь за энэ далд биеийг бол яг зөвхөн ганц бөөнөр мэдрээд байна уу гэхээр үгүй юм шиг байгаа тийм үү? Бүгд л мэдэрчээ. Тий мэдэр. Харлаг мэдэрдэг тийм үү? Тэгэхээр ер нь бөөнөр бол яг далд биеийг мэдрэхдээ одоо ямар биеийн илүү одоо мэдрээд байдгийг тийм одоо уул усны эзэдч гэдэг юм уу заавал тэр дээлтэй өвгдөр харагддагч байдаг юм эсвэл одоо яг таны хэлдгээр түрүүний одоо хүүхдэд айлгадаг шиг юм гэж биш одоо энэ хэлбэрээс гадна ер нь ямар ер нь одоо жишээ нь юу гэдэг юм бэ бүү тэгж харагдаж байна ламд тэгж харагдаж байна гэдэг юм уу тэгэхээр бид нар бол яг тэнгэр үзлээл голцоо ярьчих тийм үү тэнгэр үзлээрээ бөөнөрт маань ер нь яг ямар харагдах нь зөв юм бэ бас буруу юм бэ ингэж буруу харагдах юм бол бас тэр буруу болсных ч гэдэг юм уу ингүүл зөвч гэдэг юм уу тэр талаар та бас нэг таны өөрийн бодол байдгүй тэр талаар. За би болохоор ингэж ойлгодог 24 цаг гэдэг одоо энэ цаг гэдэг 12 цаг нь нийл ертөнцид 12 цаг нь бид нар далд ертөнцид амьдарч байна. За гэрлээ унтраа унтээ зурагтаа унтраа унтээ гэдэг намгүн болоод махан биеийг амраагаад сүнсэн бие маань гараа авчих. Тэр сүнсэн бие та зүүдлээд байна гэдэг. Хүү яг энэ юм болж байгааг хаана харлаа гэдэг бодогдсон шүү дээ. Энэ ягаад гэвэл таны сүнсэн бие төрүүлж очиод нэг ч тэр өвөг дээдтэй уулздаг хийх гэж байгаа ажил бүх юмдээ зүүдлдэг. Тэр зүүд биелэх нь зүүн бэлэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр миний одоо анх би өвөг дээдсээ ингээд ойлгож харж ирсэн нь бол маш их зүүдэлдэг байсан. Бүр ингээд би бол дуудлага нь бол одоо юу яриад байгааг ч мэдэхгүй зүүд. Гэхдээ тэрний өмнө яг зөндөө шоглуулж бариад наан цаана гэдэг байсан л да. Тэгвэл нөгөө би бол одоо зүү дээрээ нэгт хардаг. За. Хоёр дахь юм бол одоо нөгөө хүний нөгөө хамгийн түрүүнд орж ирсэн бодол мэрэг. Танк гэдэг хоёр зам байхад энүүгээр явах хэрэгтэй гэдэг ингод энэ зүв билүү буруу илүү гэдэг ингийн гол бодол болоо өвчих واخхай. Тэгээ энэ хоёр дахь нь гурав дахьд би тэнгэрээр мөнх тэнгэрээр одоо нэгт аждаг. Өнөөдөр би жишээ нь одоо хөдөө орон нутагт одоо за нэг газар одоо сайхан үүлтэй явж ирэхэд дандаа л үйл хардаг. Ямар хэлбэр төс байна. Галын ямар төс гаргаж байна. Тэр хүн ямар үйл хийх нүт юм дөө. Гэхдээ уушлаа те авч гээхээ хоноор хандах бах. Хүн болгоных өөр байдаг бах. Тэгээ миний хувьд бол би ингэж хэлдэг. Тэгэхээр үйл гэдэг бол те. Үйл үлдэх гэж явж штэ. Тэгэхээр тэр үүлнээс хараад байгаа үйл те. Тэр энэ бол утгатай шүү. Үйл хийх гээд өнөөдөр ингээд ямарваа нэгэн үйл хийх гээд үүлэн дээр ийм юм байна. Энэ үйл тэгсэн байна. Энэ үйл миний хийсэн үйл сайхан хүч үүлэн дээр төрснө гарч идэг байхгүй.
Тэ. Тэгээд одоо яаж. Тэгэхээр энэ бол яаж ийм нөхөр ийм гурван чиглэлээр би ерөөхдөө бол өвгдөөжтэй харьцаж нэг одоо зүү дээрээ шууд одоо нэг мэрэгээрээ одоо эхний орж исэн бодлороо гуравт нь болохоор тэр үүлээр. Энэ гурван юмар одоо хардаг. Өөр улаас нар бол янз бүрээр хардаг байх л та. Ягаад гэвэл надаа хин нэгэн зааж өгөх хүн байхгүй. Өвгдөөж маань чи тийх ёстой л би тэрийг л хийдэг. Гэхдээ үнэхээр Монгол бөөнөр Монгол одоо энэ өв тээгч нар энэ одоо өвийг бас тээж яваа улаат нартаа ах ихт нартаа дүү нартаа үе тэнгийн бас маш сайхан хүмүүстэй маш их баярлаж явдаг шүү. Тэр 12 оноос хойшоо маш олон бөөнөр бууж исэн уул болгон ам болгоно бүү болж ирсэн. Тэрийг би тэгчээ давуу тал нь юу гэж хардаг вэ гэхээр нэг монгол хүн сүгөө өргөдөг болсон байна. Монгол хувцас өмсдөг болсон байна. Нэг өвөө гэдэг үг дээчгээд бас яриад идэг болсон байна тий. 2012 онд дэлхийд сүнхгээд буу юм болж байлаа тий. Ингээ лагаа ягаал тий буу юм болоод тэр үеийг манай монголууд юу гэж тайлбарладаг юм бэ гэхээр дэлхий дээр маш том хар нөмрөг буюу маса тайлсан. Тэгэнгүүт яасан бэ гэхээр дэлхийн зулаан дээр гэдэг монголчууд дээд одоо монголчууд буюу өхөр монголчууд гэж байна. Ингээд хулган өхөр бар тоолоо дуу могоо морихойн бич дахиад нохохаа гэд харахад хамгийн дээд нь өхөр жил байгаа. Хамгийн дээд монголчууд буюу өхөр монголчууд аахгүй. Тэгэхээр яг энэ зулаан дээр байсан энэ нөхдүүдийг яг нь монголчуудыг өвгдээс нь харсан байх нь шүү дээ. Тэгээд болсон болоогүй сайн муу гэдэг маш олон бөөнөр хүчтэй буусан бохгүй. Тэр нь бол бүр ингээд 2016 7 он хүртэл болоод эрчимтэй байсан. Тан дээр одоо ер нь тийм сүнс сэтгэл шүглцэн ч гэдэг юм уу? Тийм хүмүүс ирж байсан уу? Ойлгүй байх. Нэг юу байсан? За. Яг хамгийн эхний тод жишээлдээ ковид үеэр ковид өнгөд дуусаад хүмүүс ингээд ажил мэдлээ хийгээд ингэж ирсэн шүү дээ. Тэр үеэр ингээд хүмүүс үзүүлж байгаа. Хаа байсан одоо Зүү Америкт байлуу эсвэл хаана нэг хүн над руу уцаар ирсэн. Бүр үнэхээр одоо бүр олон хоног нойргүй бүр галзуур солиорож байна. Тэгээд яах нь вэ? Би эндээс үйл хийж тэр хүнийг тэнд нь угаалгах хийж тэр хүнийг янзалж хахад хэдхэн хоногийн дараа 2 хоногийн дараа шүү дээ. Ийм жоохон хөвгт 7-8 настай нэг охин шүү дээ. Тэр яасан бэ гэсэн хий битэр гэсэн үг үү? Хий битэр гэсэн үг үү? Үгүй ээ. Өөрөө зүгээр бодож үзүүлэх гээд. Эхэндээ зүгээр охин шүү дээ. Тэгээ энэ ширээ шиг ийм том одоо ингэ шилэн хаалтаар ковид үе чинь айгүй шилэн хаалт юм пиавар нэг сэллоод хаалт баг гэдэг байлаа шүү. Тин тэгээ тийм сэллоодан айгүй зузаан тийм хаалт байсан. Тэр охин яасан бэ? Шууд ингэж ирсэн намайг хартна. Чимүү намайг зүг зүгээр би чамайг оролдоо. Чимүү намайг зүг зүгээр гэж яад ингээд тэр шилэн хаалтыг зүгээр хагас өгчээсэн тэр жоох хөөхд. Тэгээ бүр би чамайг одоо та хинч шуулгана алны шатна гэдэг. Тэгэхээр яах нь хаа байсан тэр Зүү Америкт байсан тэр одоо язгуур сүнс хаа байсан Монгол хүүхдийн биен дээр ирж ороод над дээр ирж байгаа байхгүй. Энэ жишээтлэг юм байдаг. Тэгэхээр лус одоо тэр юу гэдэг юм буруу одоо юу гэдэг юм одоо тэр нөгөө зүгээр байгаа юмыг оролдоход бас одоо юм байдаг. Тэрийг бол бас ойлгож авч ирсэн. Хаа байсан. Гэхдээ би тэнд Монгол хүн дээр туслах гэж хичээж байгаа. Тийм. Тэгээд би тэр одоо дүүг бас янзалж өгсөн. Тэгээд яг уу аргадаж гуйж одоо янзалж өгсөн л дээ. Гэхдээ бүр ингээд аа маун бүр хүүхдээ гайхаад юу болоод байна. Бүр нүд нь одоо бүр ингээд улаанаар ирэлдэж бүр дороод өөрөлт. Гэхдээ Монгол хүн яагаад энэ сүнс сүудэр онгод тэнгэр одоо энэ юмыг сайн мэдрээд идгийнхээр биднэрт нь дээд монголчууд байхгүй юу? Дэлхийн хамгийн дээд зулаан дээр байгаа монголчууд болохоор саяны дээр нь лустай холбоотой юм ярьсан те. Лусын үнэхээр хүнд байдаг. За одоо лус одоо хүнд одоо ингээд тусалдаг. Хүнийг бас бүр мэдгүүл бас нүүргүүл бас одоо юу гэдгийг хэлгүүл бас гэж одоо олон янзаар ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ олон лусууд одоо ингээд юу гэдгийг хүнийг бас одоо 8 лус гэж хүмүүс нэг амар сүд болоод яриад идэгтэй 8 хаад юм. Ер нь бол зүгээр яг бүдүүн томор. За 8 зүгийг хүлээд байгаа нь шүү дээ. Тийм байна. Тэгээд 8 зүгийн одоо уул ус нээждэг лус савдгууд гэж. Лус савдгууд гэдэг хоёр лус савдаг гэсэн мó те. Лус нь болохоор газар ээжтэй савдгууд нь болохоор уул одоо хайрхны ижтүүд байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө яагаад лус хүнтэй ойрхон байдаг гэхээр хүний биений 70% нь ус ахгүй. Дэлхийн 70% нь ус. Тэгээд энэ 6 сав эрэхт ингээд одоо дэлхий дээр байж тээ 5 сул эрэхт ингээд 5 твгэл байж тээ. Тийм ээ. Энэ лус бол биднээс хизээж салшгүй холбоо. Нөгөө хүүхэд ихий хөвлөнд орчоод манайхан чи мэдхгүй ингээд зулбогдох ч юм уу ахуулдаг ч юм уу янз бүр болчихоор нөгөө 49 хоног зүрхэн цохолчихсон хүүхэд маань усанд бүтдэг. Тэрийг аваа ичгээд усын хорол болохоос явах гэдэг тийм. Тийм хүмүүсийг усын хоролтой болоод юм яриад байгаа байхгүй. Цаа дутах санаа нь бол. Тэгтээ манай улаач нар бас маш сайн судалдаг мэддэг байх хэрэгтэй шүү. Өнөөдөр зүгээр л одоо хэцэн гэрэл дэлдээ та бүү биш шүү. Тийм байна. Одоо
Яг хөө бас олон тохиолдлууд байдаг л да. Лусын орлуулчаад ирчүүдэн тогтгой боллоо, хүүхдүүдэн тогтгой боллоо, зарим эмэгтэйчүүдэн ч тогтгой боллоо гэсэн олон хүмүүс байдаг. Одоо тэр талаар бас таны мэдэх зүйл байна уу? Тэр талаар. За энэ талаар бол үнэхээр одоо тийм ээ. Тэр газар уулус одоо юу гэдгийг тэр аав ээж удам мөхсаага гомдоож гундаасан тиймэрхүү асуудлууд байдаг. Нутгийнхаа уул усыг бохирдуулсан одоо тийм ээ. Эсвэл бол одоо юу гэдгийг ээж аавынхаа тариад ингээ босгосон мод одоо юм нарыг сүйтгэхээр байшин бариад амьдэрчихсэн хүмүүс өндөл байдаг. Надад бол маш олон юмнууд харагдчих. Тэгвэл яаж ийм нөхөр та өнөөдөр зөв амьдрахын тулд нэг юмыг сүйтгэхэд нөгөөдгийг босгох хэрэггүй байхгүй. Энэ уулыг нурааж өнөөдөр та байшин бариад хэрэггүй шүү дээ. Ер нь бол тэгшин газар зөндөө биш шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Өнөөдөр яг хоо би тэр юг сонсч ирсэн л да Улаанбаатар хотын одоо энэ нэг тасхны аваа гэдэг. Тий. Тасхны аваа одоо ухаж исэн одоо эксгэнэ жолоотор тэн зөөж исэн улсууд эднэргээд маш хүнд байдаг. Ер нь байхасаа байхгүй нэх байдаг. Эднэр дандаа л усан юмнууд тахгүй. Тийм. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр та хардаа ингээд газараа дандаа бодоо өрг газар ихтэй мөргөж вэ. Дандаа дээшээ өргөдөх юм. Дээшээ өргөж болдгүй яах. Тэгвэл та хаана амьдарч байгааг мартсан юм шүү дээ. Газар дээр амьдарч шүү дээ. Та газар дээр ингээд сайхан бодоо өргөд ургадаг амаа будаа алтар будаа тий. Тэгээ өргөд газар ихтэй мөргөлд энэ тухаараа энэгээр тэгэл бас хавдгууд нөршөө өрөөгээд нэг удаа хэлчихэлтэй. Тий. Тэгэхгүй бол яаж юм ингээд лус хавдгуудаа үнэхээр харагдах одоо энэ газар гэдэг таны өмч биш юм аа. Лусын хааны өмч шүү. Өнөөдөр танд байгаа тэр нэг мотоо цаас буюу одоо тэр газрын гэрчилгээ гэж цаасаад таних баха. Ер нь бол төрөөж аваа явж чадахгүй. Тэгээ яг хоо энэ бас ингээд будаа өргөн гэдэг чинь бол бас нэг аргадах нэг хэлбэр болвол мөн шүү дээ тийм үү? Би юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд айл одоо жишээ нь шинэ хашаа биш авлаа. Тэгэхээр та энэ газар ихийнхээ одоо газрын өршөөгөрөө гэж жоохон хүндээд тэрэндээ будаа ингээд дэлгээд будаан дээрээ одоо нэг 9 эрдэнэ штэ. Ядаж 9-үүд ингээд хийж чаддгүй магаад ядад нэг мөнгөн одоо тагш. Мөнгөн бөгж байт юм уу те. Иймд хийгээд хуураа цаг сайхан номтглаад тойрож игээд тэгээд газар ихэхлээд ирсэн энэ газар дээр намайг авчирсан таньдаа баярлаа тийм ээ. Лусуудаа ингэж хэлээд амьдрал өөр штэ. Тэгэхгүй миний газар гэдээ хамаасах гэсэн юм тийм. Тэгээ яг тэгж газар хөндөх үед бол нөгөө нэг цаг бол заавал чухал уу? Өдөр цаг ерөнхийдөө бол орхон улаан нарнаал гэж ярьдаг. Тэрэн дээр яаж нэг далж ертөнц амарч идэх байхгүй. Амарч явах үед. Амарч явах үед. Тэгээд яасан бэ гэхээр орой нөгөө нар буухад далж ертөнц сэрж эд ертөнц амарч. Тэгээд кинон дээр юу хүнээс яг тийм цагт ингэж хөндөх ёстой ч гэдгийг юм уу одоо тийм заавар бол одоо байхгүй юм гэсэн үг шүү дээ. Зүгээр л одоо монгол хүн хардаа өөрөө зүн бэлэгтэй байхгүй. Тэгтээ та өдрийн цагаар өглөө нар мандахад хийж явуул маш сайн. Орой шөнөөр бол энэ хийгээд авах шаардлага байхгүй. Тэгэхээр юу гэсэн байдаг вэ? Нүдтэй намарт нүдгүүн хэлэх цагаар юу хийж яваа юм бэ гэж кинон дээр хэлж байгаа байхгүй. Тэр бол амар байна те. Шөнө одоо шоуд явж байгаа юм уу? Шөнө оройн цагаар явж байгаа нэг хэлж байгаа байхгүй. Тийм ээ тий. Нүдтэй намарч нүдгүүн хэлэх цагаар гэж байна те. Тэгэхээр энэ чинь бол тус нүдгүү гэдэг байгаа те. Тэрнтэй адилхан. Шөнө орой болохоор тэгээд энэ олон биетүүд сэрдэг шүү хүүхдүүд маань. Одоо хүүхдүүдээ одоо ингээд нэг эртхэн л амрах хэрэгтэй. Өөртөө ч эртхэн амрах хэрэгтэй. Ер нь бол тэ. Та яах нь шөнө орой болохоор таны махан би амраад сүнсэн би чинь дээр одоо нэг дараагийнхаа нэг таны ажил үйлсийг бүтээгээ явж явах шүү дээ. Тий. Одоо пяунд таныг эмэгтэй эсийн одоо эр хүнийг эмэгтэйлэг болгодог эрэгтэй хүнийг эмэгтэй хүнийг эрэгтэйлэг болгодог тийм одоо нэг юмнууд хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ дотор чинь яаж нөгөө дахиад архин тэгэхэд 5 төрлийн одоо хор байна шүү дээ. Бүр амар хүчтэй. Тэгэл одоо юу гэдгийг агсан уйлдэх шиг эр хүнтэй хайртай байдаг шиг. Тэгээд тэгтээ одоо яг бидний идэж ууж байгаа одоо уур стресс утаа өнөр одоо юу гэдэг хоолонд мэдгүй одоо энэ одоо юм дээрээс болоод хүний энэ эдисүүдийг их үхээд байгаа болохоор дээрээс нь тэрэн дээр арх яваад ингээд үхүүлээд байгаа. Тэгээ та хурдан тасраад байгаа юм. Тэрийг элэг мутаа гэдээ буруу ойлгочод яваад шүү. Яг го элэг одоо шүүнэлтэй. Тий. Гэхдээ бүх юмыг тарих өдөрдөг гэдгийг хэзээч мартахгүй. Далд тухамсаар зэрддэг байгаа нь шүү дээ тийм ээ. За тэгээд яг одоо миний энэ юмуд би одоо ингээд цаашдаа сурна өгшөөч одоо ингээд мэддэг юм байх юм чадхаараа одоо хэлж ярьж байгаа. Гэхдээ
зүгээр одоо яг бодит амьдрал дээр дандаа юмнуудыг жишээтгэж ингэж хэлж ярих одоо Тийм ээ. За.